цаана үзэгчдээ та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За эрүүл сэтгэл зүйн төлөө ураатай өдөр тутмын үндэсний шударга сонингийн өнгөрсөн 7 хоногийн онцлог мэдээллийн таймыг одоо та бүхэндээ хүргэж байна. За эхний мэдээгээ танилцуулъя. 9-р сарын 14-ний даваа гарагийн эхний мэдээнд дугаарын хоймортой 30 жил ажиллахдаа 73 жилийн ажил хийж гүйцэтгсэн. За зөөлөн баядлын салбараас төрсэн анхны хөдөлмөрийн баатар ташнымыг онцолж үрсэн байна. За мөн улсын хурлын гишүүн Дандан Нямын боловсролын тогтолцооны шинжилгээний асуудлын талаарх ярилцлага болон улсын онцгой комиссийн хандивын мөнгнөөс 1 сая төгрөгийн урамшуул авсан 22 албан тушаалтны хөрөнгө оруулалтын мэдүүлгийг танилцуулсан зэрэг сонирхолтой материалууд мөн үндэсний шүтэн сонингийн даваа гарагийн дугаарт багтсан байна. За үргэлжлүүлэн 9-р сарын 15-ны мягмар гарагийн дугаарын баримт болон тайлбар болонд жил бүр асуудал дагуулдаг үндэсний бүхний допингийн шинжилгээ болон түүний эргэн тойрон дахь асуудлыг хүндсэн байна. Тодорхойлбол энэ жил бүхийн байрлаланд үзүүлсэн Батцуур аврагын А сорцоос допингийн төрлийн бодис илэрснийг Монголын бүхийн холбооноос зарласан. За мөн бүх сонирхогчдыг бол гонсойлгосон ийм үйл явдал болсон. Харин Батцуур авраг шинжилгээний хариу хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж ард түмнээс уучлалт гуйсан байна. Харин өнөөдрийн хүртэл допинг хэрэглэсэн нь илэрч байсан бусад бүх ямар хариуцлага хүлээх тухай ам асуусан байна. За та эдгээр болон бусад мэдээллийн нэлээрэнгүйг үсгээх хүсвэл мягмар гарагийн дугаарыг үзэх боломжтой. За өхүүдний улирал эхэлж байгаатай холбогдуулан сайжруулсан шахмал түвшний нөөц болон эрэлт хэрэгцээний талаар бэлтгэсэн манай өдрийн сурвалжлага болон эх оны төсвийн төсөөлөл ямар байвал зохилтой талаар эдийн засагчийн хоёртой хийсэн ярилцлага нийтлэгдсэн байна. Түүнчлэн Арлын Япон улсад 20 жил ажиллаж амьдраад ирсэн үргэлжилсэн үгийн нэрд зохиолч Сорогдгийн жаргал сайхны хүү бэлгүүний их орондоо ирээд өгсөн анхны дэлгэрэнгүй ярилцлага манай сонины буланд бас багтсан байна. За лав гарагийн дугаарыг зочин хойморт бол Ахмад Цэрэгчин Ёндонгийн намсрын тухай өрн залсан байна. Энэхүү ярилцлага нь түүний цэрэгтэй амьдралаа холбосон түүх болон Монголын цэргийн хөгжил төвшил болоод ховор сонин үзүүлбэрийн тухай мэдээллийг багтаасан байна. За мөн гинтгэн батлагдсан 2 наснуудыг цэцэрлэгт хамруулах тухай шийдвэр хэрэгжихэд бэлэн бус байгаа тухай өдрийн сурвалжлага, орчин үеийн эрдэнэт гэгддэг оюу толгой компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний нээлттэй сонгон шалгуулалтын эргэн тойрных асуудлын тухай таймчин үгийг онцолсон байна. Харин үргэлжлүүлэн 9-р сарын 17-ны пүрэв гарагийн дугаарын таймчин үг болон орон нутгийн сонгуульд ардчлал нам болон Монгол ардын хувьсгалт нам нэмсэж орох болсонтой холбогдуулан ардчлал намын дороотлын тухай тод томрон тусгасан нийтлэл багтсан байна. Харин үргэлжлүүлэн картын барааны үеийг санагдуулан амьдралд нийцээгүй норм нормативтэй олдоц чанар муутай шахмал түвшний тухай хүндэх сэдэв болонда онцолсон байна. За тодорхойлбол дулаан тасалгаа болон одоо яг өдий цагт иргэдийнхээ бодит нөхцөл байдалтай танилцахыг улсын хурлын гишүүдээс шаардсан тухай нийтлэл багтсан байна. Үргэлжлүүлэн үндэсний шүтэн сони 9-р сарын 18-ны Баасан гарагийн дугаарт орчин цагийн хил хамгаалалт байгууллага үүсэж хөгжсөний 87 жилийн ан хүрээнд бэлтгэсэн 18 настайгаас хилийн зэрэгтэй амьдралаа холбож эх орныхоо дархан байдал за торгон хилийн амар тайвны төлөө 25 жил тасралтгүй зүтгэсэн хурандаа ууган бэлгийн амьдрал болон ажил үйлсийн тухай хүрэг нийтлэл Баасан гарагийн дугаарт нь багтсан байна. За нэгэн үе сэргэж мандаж байсан дэлхийд гайхагдж явсан өдгөө бэлтгэл сургуулилт хийх байргүй болсон циркийн урлагийг аврах тухай хаягдсан цэрэгчдийн өмнөөс хашгирах хэдин шалтгаан сэдвт таймчин үг бас манай Баасан гарагийн дугаарт нийтлэгдсэн байна. За мөн өөрийн амьдралын бодит түүхээс сэдвлэн хийсэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Алдармаагийн Эхийн авраг сайхны кино болон өнгөрсөн амьдралын алдаа онооны тухай дэлгэрэнгүй ярилцлагыг манай Баасан гарагийн дугаарт багтаасан байна. Өдрийн сурвалжлагаар улсын хэмжээнд өвлжилтийн бэлтгэл хэрхэн явагдаж байгаа талаар мэдээллийг бэлтгэсэн байна. Харин өнөөдрийн байдлаар 95.6 мянган тонн өвс бэлтгэсэн бөгөөд 8 сая гаруй мал оторлуулах хүсэлтийг ирүүлээд байгаа юм байна. За мөн энэ нийтийн эзэмшлийн гудамж талбай халтаргаа хулгайнаас урьдчилан сэргийлэх зорилгоор 3726 тонн давс 4785.6 тонн бодис нөөцлжээ. Харин үргэлжлүүлэн ажилтныхаа төрсөн өдрөөр гарын үсэг болон тамга бүхий ил цагтл илгээсэн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд ариун заяаг захим хэрэглэгчид шүүмжлээд байгаа. Үндэсний шүтэн сонин өөрийн эрх мэдэл хууль журмынхаа хүрээнд жирийн ажилтнаа халуун дотноор баярлуулсан сайдад алга ташин баяр хүргэж байгаагаа зурвас болонтой онцолжээ. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй N Post-ийн захим хаягаар хүлээн авч үзэх боломжтой. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.